За аливаа улс үндэстний төрийн одоо үйл ажиллагааны хамгийн анх шатны нэгж баг байдаг. Энэ багаар дамжуулаад ард иргэдтэй хамгийн ойр одоо төрийн үйлчлэгийг үргэлж байгаа. Энэ хамт олон бол энэ багийн хамт олон байдаг. За багийн засаг дарга, багийн иргэншлийн хурал, багийн эмч, багийн малын эмч эдгээр улсуудад одоо энэ ард иргэдийн яг анх шатны үйлчлэгийг, төрийн үйлчлэгийг хоёр хүсэлтийг үзүүлдэг ийм онцлогтой ийм байгууллага. За ингээд Жаргалант баг маань энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 85.6 сая төгрөгөөр юм сайхан харуулхан шинэ сайхан мөргөлтөөгөө шин зоолголоо. За мөн гадны төлөвлөлтийг бас бүхэн хатгатаараа хийсэн. За мөн багийн иргэд маань нэлээд эндөө тийм үзүүлж одоо бид яг одоо бүгдээрээ хамтдаа энэ багийн төв хангалах гэдэг шинэ багийн төлөвлөлтөд болсон доо байна. Жаргалант огцон ерөнхийдөө аяж жуулч төвч маш боломжтой байна. За бодлого одоо энэ хайрцууд болоод төшөлсөн аяж жуулчдын төлөвлөлтөд маш хөрөмжтэй гэж миний хувьд үздэг. Цааш 2026 онд сумын аяж жуулчдын маршрут гэж гарах байх. За тэр маршрутанд бол Жаргалант багийн маань яг нөхөд дэвсгэр нэлээд олон газруудаар энэ маршрут дайрч авах гэдэг байгаа. Тэр манай иргэд бол одоо аяж харж дэрвт дэрвэрээ тийм ээ хорог амжилтлуудаас бацаагаад байж байгаа. Энэ нь цааш нь бодлого аяж жуулчдын хөгжүүлэлт чиглэлээр явах төлөвтэй байгаа. 2012 онд энэ Жаргалант багийнхаа иргэн болоод тэгээд багийн иргэдийн нийтийн хурлын дараагаар анхудаа сонгогдож байгаа. Манай багийн өдөртгийн онцлог зүйл бол ер нь одоо ингээд бат-батны юу яагаад ер нь итгэвчүүд тэгээд цааш яг ийм чиглэлээр өдрөд энэгээр хараад үзээсээ өнөөдөр яг багийн нээлттэй хийж туусан тааштай их биш яг энэс зүйтэй байхад манай одоо ээж хоёр маань энд төрж өссөн. Тэгээд одоо би бас энд төрж өссөн. Тэгээд энэ нутгийн ундрын хэлэн байгаа манай аав ээж маань бол кампайн дамжсаар гэдэг намжлын тэрэн долом гэдэг. Тэгээд тэрний өөр хөлтөд бид нар энд байж байгаа. Манай ах маань одоо энэ маллаад энд байж байна. Тэгээд нутгийн арай сайхан байна. Нутгийн маань юу одоо би бас ивэд ихэд тэгээд юм байна. Галч нэгээр ивэд ихэд тэгээд байж энэ. Одоо гэр бүлийг манайхыг халтар гэдгийг манай дүү зам нь гэдгийг тэгээд намайг амгалан гэдгийг манай аваад авдлан гэдгийг тэгээд бид нар ирээд ингээд эрдэнэс ирээд тэгээд орцоод байж энэ. За нутгийн маань зон олнороо сайхан зосож наатаа ирүүл сарууд байгаараа жилүүдэг одоо айгүй хөөрхөн тийм зохион байгуулалт сайтай. Тэгээд бас нөгөө нэг шинэ багийн төвийн нээлтт өдөрлөг хоёр нь ингээд авцаад айгүй хөөрхөн нэг зохион байгуулалтад ажиг болоо. Жаргалант багийнхаа бүх одоо ард иргэдэд эрүүлийн аз жаргалтай байх нь хүсэе да. Тэгээд хамгийн гол нь одоо эрүүл байвал одоо болно доо. Өнөөдөр багийн шинэ багийн төвтэй болж байгаа миний сэтгэл маш өндөр байна. Тэгээд баяртай байна. Бүх хүмүүсийн сэтгэл өндөр байх шиг байна. Шинэ залуу удирдлага багийн үйл ажиллагаа таалагдж байна. Тэгээд залуучуудаа улам их амжилт хүсье. Жаргалант багийнхаа нийт иргэдэд суурьшлаг сайхан байж ирэх өвөлтөд манай унтаа сайхан оруулаарай. Зөрөөё. Баярлалаа. Өнөөдөр тэгээ сайхан арга хэмжээ болоо сайхан өдөрлөг боллоо. Тэгээ манай аргатын өдөрлөг сайхан олон хүмүүстээ тэнгэр ангааг сайхан байна. Сайхан байна. Одоо сайхан тийм юу баг барьсан байна. Их сайхан баг барьсан байна. Одоо сайхан ашаа машаа хийгээл одоо сайхан ийм өдөрлөг хийлээ одоо. Одоо сайхан өдөрлөгөнд яг өдөрлөг үзэхэд олон жил болж байна шүү дээ. Бүгдэнд наад зах нэрүүлэх сайхан нэг бүгдийн хүсээрээ дөө. Сайн байцгаана уу эрхэм Булган аймгийн Монгол сумын зон олмын ээ. Ийхүү нар хур төвчрсэн сайхан өдөр Жаргалант баг маань шинэ багийн төвийн нээлт буюу өдөрлөгөө зохиож байна. За өнөөдрийн арга хэмжээнд Жаргалант багийн иргэд болон тэр дундаа Булган аймгийн Монгол сумын Жаргалант багаас төрж гарсан Улаанбаатарт Эрдэнэт суугаа бизнесмен болон амьдралаа тэнд залгуулж байгаа ах нарын буйнаар өнөөдрийн сайхан арга хэмжээнд зохион байгуулагдаж байна. За юуны өмнө энэ барилга маань одоо
1989 оноос хойш 36 жилийн дараа шинэ бригадын төвөө инхүү нээж байгаа туйлын баяртай байна. Энэ бригадын төвд одоо нээхэд хүн тасалтай үзүүлсэн эрхэм нутаг усныхандаа баярлалаа гэж хэлмээр байна. 2020-оос 24 он хойно багийн төвийн маань үндсэн шавыг тавьж зургийг гаргаж өгч эхлүүлсэн тухайн үед байсан төлөөлөгчдөө баярлалаа. 24-өөс 28 онд мөн энэ бариллын үйл явц цаашдаа ажлын төсвийг бүрэн баталж өгсөн журмын одоо цуг байгаа эрхэм төлөөлөгчдөө мөн их баярлалаа гэж хэлмээр байна. Иймхүү Монгол Сумын тамгын газрын хамт олон Жаргалан багийн хамт олон энэ нутгаас төрөн гарсан бүх сайхан хүмүүстээ чин сэтгэлийн баярлалаа гэдэг нэмжлэгийг дэвшүүлмээр байна. За манай Жаргалан баг ерөнхийдөө 503 хамттай байдаг. Энэний одоо дийлэнх хувь нь манай малчид эзэлдэг учраас би нэг л зүйлийг хөгжлөн гэж хардаг. Энэ бол манай Жаргалан багийн айрны одоо ганц бүрэн боломжтой нутаг, гол устай, байгалийн баялагтай, ерөнхийдөө уул мод сайтай учраас одоо энэ дээрээ төшөөлөө бид нар одоо айрныхаа энэ бизнесийг илүү хөгжүүлвэл одоо бас амжилттай байна гэж харагддаг. Монгол орны өнцөг бүлэмбэртөө уян бүлмөртөөс хойш ийхүү 93 наадандаа бэлдэж байгаа дорж ирсэн уяаш нартай мөн одоо эсэлтэй гарцж байгаа хэрнээ тухайн өдрийнхөө бүтээлийг зохицуулаад энэ дэрч хүчийг сорж манай баярыг чинсэн уяач болон хөгчүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн одоогийн байдлаар энэ сайхан арга хэмжээд надад холбогдсон зүйл байхгүй бүх багийнхаа иргэдийн чин сэтгэлээр хийж байгаа учраас өрнө дэлгэр сайхан болж байна. За энэ хүү арга хэмжээг зохион байгуул төсөв санхүү бүрдүүлэхэд одоо манай Жаргалан багийн иргэдийн нийтийн зөвлөлт байдаг байгаа. Ерөнхийдөө гол голоос нэг хүн байдаг байгаа. Энэ хүмүүс маань одоо чин сэтгэлийн одоо хичээл зүтгэлээр бид нар дэмжиж ийм ажил ингэж ажилласан. Одоо нийт одоо бомбтынхаа залуучууд болон ахмад үеийнхаа бүх хүмүүс баярлалаа гэж хэлмээр байна. Бүх зүйлээр өдөр шөнөгүй болсон зүйлд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн Монгол нутгийн зон болон Жаргалан багийн зон олон та бүхэндээ таашдынхан амьд өндрөө сүндэр амьдтыг өрөөж илүү сайхан бүтээлийг илүү сайхан хөгжлөөр хөтөлөө хийнэ гэж уриалмаар байна. Mutlu